Hey, за сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэдээг хүргэе. Влогер дэлгүүн байна. За би яг одоо Чонжин болдог төр хүрэлцэн ирсэн байна. За энд юу болж ийн вэ гэхээр сайн моторсын T1 загварын албан ёсны нээлт. За өнөөдөр яг энэ цаг мөчд болж байна. Тэгээд Чонжин болдог дээрээс та бүхэнтэйгээ влогоор уулзч байна. За тун удахгүй бас T1 загвар дээр тест драйв хийж үзье. За мөн дээрээс нь өнөөдрийн үйл ажиллагаануудыг та бүхэндээ влогоор дамжуулан хүргэх болно. Тэгээд манайхаа влогтойгоо хамтдаа гараа. За юу хэдүүлээ бичлэгээ эхлэе да. Баярлалаа. За. Хаврах тэгвэр одоо ингээ гарч. За. Сайн байна уу? Сайн байна уу? За. Влогер бэлгэн YouTube дээр бас контент хийдэг байгаа. Тэгээ дээрээс нь өнөөдөр сайн моторсыг оруулж ирж байгаа T1 гэдэг нэг гайхалтай загвар дээр тест драйв хийх гэж байна. За тэгээд надтай хамт бас тест драйв хийх гэж байгаад баярлалаа. Ойлоо бас замдаа энэ машины бас гой сайхны үзэгчтэй бас танилцуулъя тий. За мэдээж 2.0 хөдөлгөөртэй. Тий 2.0 турбо хөдөлгөөртэй. 4 дугуй хөдлөгч. Тэгэхээр ерөөхдөө одоо би бол энд харж байна л да. Энд маш олон замын модууд байж байна те. Рейсинг мод ч шиг байна. За дээрэс нь уулхаад ис одоо цас мөс гэдэг ч юм уу. Маш олон төрлийн модууд байна. За T2-ийн хувьд болохоор яг өмнөх загварын хувьд болохоор энэ гол дээр бас нэг төвчтөр байдаг гэсэн. Тэр мод нь болохоор ерөөхдөө шууд замаа өөрөө мэдрээд автомат гормод дээр ямар зам дээр явж байгаагаа өөрөө мэдэрдэг байсан бол за T1 нэг бол ерөөхдөө энэ дээр модуудаа өөрөө сонгож жолоочод. Чигээрээ юу? Тий чигээр ингээд одоо энэ хойшоо явуулсан. Ер нь бол хой зүг рүү явах юм. Тэгээ манай Коностой за 2.0 турбо хөдөлгөөр. За тэгээ хүмүүсүүд бас гайхчих магадгүй. Дандаа дрифтийн влог хийгээл дрифтчтэй хамтаа суугаад дрифтийн влогийг одоо маш олон жил ерөөхдөө хийсэн байна. За тэгээ дээрээс нь өнөөдрийн хувьд бол T1 гэдэг загварыг бас чигээрээ тест драйв хийж байгаадаа бас маш их баяртай байна. 15.6 маш том одоо дэлгэцтэй. За мэдээж үйлдвэрлэлийн систем нь англи хэлтэй байгаа бах тий англи хэлтэй. За ер нь бол дөрвөн хэл дээр одоогийн байдлаар гарсан. Тэгээд манайд ирсэн ганц хоёр загвар дээр бүр казак хэл дээр иртэл байгаа. За тий. Нийт ер нь хичнээн төрлийн хэл байна. Ер нь бол одоогийн байдлаар 5-6 хэл дээр байгаа. Ер нь бол цаашаа хилээ нэмж байгаа. Тэгээд нөгөө энэ хятадын компаниудыг бас нэг сайхан юм гэх юм бол нөгөө хэрэглэгчдээс байнга фидбек авч ингээд нөгөө юмыг шаардлагатай юмыг цаг тухайд ингээд газ нэмээд апдейт хийгээд яваад байдаг. За таны хувьд T1 загварыг худалдаа өгчд сонгох болох одоо жишээ нь шалтгаан гэвэл одоо яг энэ машин дээр та юу гэж хэлвэ? Ер нь бол бие дамар тэгэл хотод унахад ч ихсэн бие дамар зам энэ тэнд хотод манирлахад амар за тэгжээс гинтхэн хөдөөг аваад явмаар санагддаг гармаар байдаг. Гарчдаг. Гэхдээ нэг олон машин шалахгүйгээр нэг машинаараа л явцдаг. Тэгээ эдийн засгийн хувьд одоо хэмнэлттэй машин гэх юм бол одоо ерөөсөө энэ T1 байна да. Тэгээд ер нь бол ижил төрлийн одоо ангиллийнхаа urban SUV ангиллийнхаа машинуудыг бодох юм бол энэ машин чинь техникийн хувьд одоо хамаагүй илүү давуу сонголттой. Тэгээд энэ машин тавигдсан байгаа XWD гэдэг систем бол ерөнхийдөө оффроудын хамгийн сүүлийн шийдэл болсон ийм технологи. Яг гэх юм бол одоо хүмүүс ч ингээл юу гэдэг хоёр дугуун дээр явж яснаа дөрвөрөөгөө шилжүүлээд за тэгснэ дараа нь араага нөгөө хөндрүүлдэг ч юм уу. Одоо тусдаа хоропо залгадаг тийм юм байдаг. Тэр бүх одоо яшиг төвхтэй ажлыг энэ машин шийдэж байхгүй болгосон ийм систем. Ер нь бол одоо жишээ нь бусад төрлийн ийм оффроуд мөртлөөрөө бас ийм одоо урбан стилийн машинууд байгаа шүү дээ. Одоо жишээ нь хаваалт аргуу байж байна, Vice BG40 байж байна тий. Өшөөр ямар машинууд гэдэг маш олон одоо Cherry-гийн бас нэг тийш гарах уу? Тийш гарах. Tigo Migo гэдэг маш олон төрлийн загварууд байгаа шүү дээ. За энэ загваруудаас ерөнхийдөө үнийн хувьд бол бас харьцангуй бага үнэтэй нөө. Тэгээ үнийн хувьд бол ерөнхийдөө одоо энэ машин чинь за 3 зөөнтэйгээ 100 сая, 120 сая, 130 сая. Тэгээд үн бол мэдээж бас хүмүүсийг татах нэг зүйл. Тэгээд энэ машин житүр брэнд чи өөрөө одоо Cherry-гээс гаргаж байгаа яг нөгөө автоайлыг дэмжих хөгжүүлэх зорилгоор гаргасан ийм брэнд учраас энэ машин чинь бол одоо яг бүр зориултын гэж хэлж болно тий ийм машин. Тэгээд энэ чинь уудам салонтой. За тэгээд артлын багажны хэсэг их том. За тэгээд энэ машинаар энэ тэндгүү ингээд нийтдээ 45 юм карма халаас тийм гэсэн юм хадгалах одоо тийм сав. Тэгээд ерөнхийдөө энэ машин чинь бас өөрөө одоо нөгөө манай хойд хөршийн хасах 40 градусын одоо Оросын нөхцөлд
3 сар туршигдж байгаад одоо үйлдвэрүүд орж байгаа ийм машин. Сибирь стандарт гэсэн. Сибирь стандарт. Тэгээд өргүүл хална, урд шил хална, суудлууд хална гэл одоо энэ манайхны халах төртөө бүх юм л хална да. За тэгээд одоо хэдүүлгийн унаа явж байгаа машин 2.0 хөдөлгөөртэй. 2.0 хөдөлгөөртэй. Тэгээд турбо 4 цилиндрийн хөдөлгөөртэй. За тэгээд хүчин гэх юм бол 241-мөр. Ер нь бол одоо сүүлийн horsepower нь тий. Horsepower. За тэгээд нөгөө манайхны торк гэж яриад байдаг. Ер нь бол энгийн үгээр хэлэх юм бол зүтгэх хүч нь болохоор 375. Ийм машин чинь ялангуяа уул хадаар явдаг машинд бол торк нэлээд өндөр байх шаардлагатай. За энэ машиныг жоохон явуулъя тий. Миний одоо ойлгосноор энд ерөнхийдөө 2 төрөл байгаа гэх юм тийм үү? SUV, PHEV те одоо нэг бензин цэглэх онцлсон бас байгаад байна. Тэр ер нь бол одоогийнх нь болохоор одоо манайд байгаа нь болохоор юм 1.5-тай тэгээд 7 DC T одоо гэдэг ийм хороптой. Тэгээд тэр нь 100 саяхтай. Гэхдээ тэрнийх нь гол онцлог нь юу гэхээр дан урдаа хөтлөгчтэй. 4 дугуй биш мэдээж юм баг цэглэх юм биш юм болохоор. Яг тэр нь бол цэглэх юм биш яг зүгээр дан энгийн 101.5-тай жижиг хөдөлгөөртэй. Урдаа хөтлөгчтэй ийм бас бензин хөдөлгөөр байгаа. 2.0-ийнүүд нь болохоор бүгдээрээ 94 дугуйтай. Системтэй гэсэн үг. Ер нь бол сарцсангүй их зөөлөх шүү. Тийм байна. Одоо ерөөхдөө бидний явж байгаа зам бол шорон зам. Маш олон юм ховл одоо юм товууд ихттэй ийм зам ороод ерөөхдөө яг одоо явж үзэж байна. Энэ машины хувьд бол ерөн бол нэг үл мэдрэх гэх юм уу те. Амарчны ажиллагаа бол маш сайтай. Амарчны хувьд болохоор ерөөхдөө чирэг өөрөх нь. Тий өөрөх нь энгийн л одоо тийм. Мэдээж ихтэй житүүрийн өөрөх нь одоо амарч юм байж байгаа. Ямар нэгэн элдэв нэмэлт шок мок хиймийн биш. Мөн бас дээрэс нь оффроуд тоног авах. Тоноглын үед бол өстой янз юм. Одоо тэгээд одоо манайхан ч одоо тэдэн саятай бол тэндээс гараад тийм юм зүгээр шүү дээ. Битүү тоноглно гэдэг шиг. Ер нь бол тоног аягүй сайн авдаг машин. Тэгээд энэ машин ч өөрөө яг нэг оффроуд чиглэлийн машин учраас одоо манайхан чинь бишгүүл тоноглоод эхэлсэн явцгаж жилээ л дээ. T2-ийн хувьд болохоор ерөнхий харагдах байдал нь болохоор нөгөө Defender-тэй ойролцоо харагдаж шүү дээ тий. Defender-тэй ойролцоо яг хажуу талд нь бас нөгөө box center одоо хаашаа явах вэ? Тийш хийдэг учраас илүү бас харагдах байдал нь энэ загварын хувьд бол илүү тийм бакер дуу тий. Ер нь бол тэгж залуу шиг харагдав тий. Ер нь бол тийш жоохон гişэд үзчихв. Тэг. Одоо шорон замаар нэг жоохон яваад үзье. Одоо тэр хүнд ирээд иргэн. Энд ирэх үү тий. Тэгээд тийшээгээ бол гიშгэж. Одоо энэ дэржигнүүртэй замаар бас явж байна. Ямар ч тийм юу алга. Нэг мэдрээдэх юм бол алга. Одоо хэдүүлээ ямар дуун дээр явж байгаа? 2 4 гормын нь бол чи өөрөө сонгоод ер нь өөрөө сонгоод явж байгаа тий. Эхлээд ердийн тохиолдолд дандаа урдуур явж байна. Тэгээд ерөөсө урдлын дугуйны аль нэг нь ингээд хальт шаруулт өгөхөд ерөөсө 0.2 секундэд моторын эргэлтийг шууд ингээд арын дугуйр руу хуваарлцдаг. Арын техник рүү хуваарлцдаг. Илүү ухаалаг болчих тий. Барьж байгаа хүнээсээ л илүү ухаантай болоод их юм байна машинууд ч одоо. Тэгээ ер нь бол энэ машин жолоочоос дандаа нэг алхмын урд явдаг машин. Өөрөө замаа уншиж чинь ер нь унж үзсэн хүмүүс бол их дурлд юм да. Дурлах гээд байна л гэдэг машин да. Авмаар санагдал. Тэгвэл гоё байна. Урд авч мохтой. Солиотой. Турботой болохоор 2.0-оос дээш одоо 1.1 хэд дээр мэдгүй бүүст нь яг хэд дээр шахаж байгааг нь би бол сайн мэдэхгүй байна. Ер нь бол 1.5 хавцаанаас 94,000 хүртэл ер нь бол максимум торк нь явж байгаа. За яаж манай зураглаж ард тогтж ийн гайг байна. Дотор мухарыг үз. Урд хойд энэ дугуй хоорондын зай тэглэг хоорондын зай ерөөхдөө 2800 гэдэг чинь 2800. Тэгэхээр энэ хэр баргийн ийм жадлаг доомд ерөөхдөө ер нь бол ингээд тулахгүй тэгээд бас ингээд айхтар нөгөө ер нь бол тэглэг хоорондын зай хол байхад ер нь бол хурдтай явхад илүү доктортой байдаг юм л та тий. Тийм учраас хурдтай явсан ч гэсэн энэ ер нь яг хөө дээд төрдийн 180 дээр хязгаарлалцсан. Гэхдээ ер нь бол их доктортой машин. Тэгээд тэрний мотор за хороп нь болохоор нөгөө 8 шаталтай энгийн автомат. Тэгээд нөгөө Японы Aisin фирмийнх.
За тэгээ 2.0-тэй энэ мотор хөдөлгүүр нь болохоор ерөнхийдөө нөгөө Австрийн Австрийн Avel гэдэг компани одоо хамтарч бүтээсэн ийм мотор юм л да. Тэгээд ер нь бол дөрвөн дугуйныхаа системд Borg Warner гэдэг Америк компани 6 дахь үеийн хамгийн сүүлийн шийдэл. За мэдээж энэ машины хувьд болохоор 2025 оны шин загвар, шин модель учраас ерөнхийдөө опшны хувьд бол мэдээж бүх л опшн мэдээж тулцсан байгаа бах тийм үү. Ер нь бол ийм comfort, luxury гэдэг хоёр опшнтай. За тэгээд luxury нь болохоор одоо ингээл дээрээ шилэн панорама дээвэртэй. За тэгээд арын дифференциал нэмэгдээ явчихна. Одоо энэ чинь бол энгийнх нь 120 саяхан болохоор төвийн дифференциалтай. За тэгээд өшөө опшн нэмэгдэхээр нөгөө ухаалаг аюулгүй болон жолоочд туслах системүүд нь өшөө нэмэгдээ сайжраа явчихна. За би хүлээх байсан юм энд. За яг одоо бидний зурж байгаа машин бол T1-ы өмнөх загвар буюу T2 гэж дүүрийн T2-д түрүүний ярьжсэнтэй ерөнхийдөө үйл ажиллагаа Defender-тэй ойролцоо загвар зурж явах шиг байна те. Бас муу адил тест драйв хийж байна. Defender гэснээс ер нь бол энэ Chery Group чинь ер нь Jaguar Land Rover компанитай бүр нэгт хамтран ажилладаг. Тийм учраас одоо энэ машины кузов бол тэр чигтээ ер нь бол Land Rover Defender-ийн технологи явж байгаа л да. За. Ер нь яг тэр стандартаар хийсэн. Ийм кузовтай. Аюулгүй хувьд бол үнэхээр найдвартай. За манайхаа сая T1-ийнхаа тестийг битээр бас хийж үзлээ. За та бол өнөөдөр ч ингүүл ерөөхдөө T1-тай хамт тест хийж чинь те. Яг амьдрал дээр ямар машин ундаг вэ? Ер нь бол харьяар ундаг. Харьяар. Тэгтээ сольж амжаагүй л байна л да. Мэдрэмж нь ямар байна? Ер нь бол энэ машин одоо ийм энэ машин дээр ингээд явандаа дасаад ингээд унаад эхлэхээр угаасаа нэг гарт мэдрэгдэг одоо энэ тэрэ тэгэл функц техмек хүмүүндээ дасаад ирэх юм бол энэс өөр машин унж чадах болчихно л да. Одоо аль хэдийн угаасаа өөрийнхөө машинд ороосохоор эн чи юу лээ нэг юм дутаад тийм байхгүй юм байхгүй гэл. Ер нь одоо нэг G class ундаг хүмүүс G class унжгаад болохоор буцаал G class унмаа санагддаг тийм. Мэдээж тэр яг нэг хүн мөний л бас сонирхолтой байгаа шүү дээ. Мэдээж бас T1-ыг унаад хэрэглээд одоо сурцсан байгаа хүмүүсүүд байх юм бол өөр машин унах юм бол бас ер нь энийг аль унмаа санагддаг юм тийм. Энэ нь гологдно. Яалтчгүй бүх юм. Сая хэдүүлээ бас маш бартаатай зам удаар явж үзлээ. Тусмал замаар бас явж үзлээ. За би бас хэр хугацаанд хэдэн километрийн цагийн хурдыг авдгийг гэдгийг бас нэг сая хальт гიშгэж үзлээ. Ер нь бол маш богинохон секундэд ер нь бол 120 морь хангалттай өрчиж байна. Дээрээс нь турбото гэдгээр ялангуяа мэдээж энэ машин маань өөрөө 2.0 хөдөлгүүртэй. Тэгээд дээрээс нь турбо нэмэгдээд ирэхээр мэдээж буст бас орж ирж байгаа. За гадна харагдах байдал бол мэдээж маш гоё. Тийм булчинтай залуу шиг төрүүлсэн шүү дээ, тэ. Урд нүүрмөр ер нь бол нэг тийм амар сүртэй тийм юу гоёмсог бол нэг харагдахгүй. Ерөнхий харагдах байдал нь энэ машин угаасаа өөрөө нэг тийм жоох эрхэмсэг те. Яалчгүй тийм юм дайчин хүчирхэг харагдаад байгаа байхгүй юм офроуд төрлийн. Дээрээс нь Улаанбаатар хотод бас маш гоё тохиромжтой. Улаанбаатар хотод бас гоё өнгө нэмэхээр бас нэг машин баг шиг байна те. За зарим загварууд нь ерөөхдөө бас юм бүтэн панорама дээвэртэй болчихж гисэн. Тэгээ ер нь бол опшнтэй comfort luxury гэдэг хоёр сонголттой. Дээрээс 1.5-тай дан урдаа хөтлөгчтэй гэдэг ийм 3 дахь сонголт байж байгаа. 3 сонголт байгаа тийм тий. Тэгэхээр үйлчлүүлэгч худалдаа авагч нар бол одоо за яг өөрөө одоо хөдөө гадаа явдаг хүмүүс бол яг л энэ загварыг сонгох юм байна. Одоо бидний тест драйв хийж байгаа энэ хөдөө гадаа их явдаг ажилтаа байдаг ч юм уу. За дан Улаанбаатартай байдаг бол 1.5 хөдөлгүүр бол хангалттай. Бас давхар ойр зургийн хөдөө гадаа ч юм чинь. Манайхан ч тэсдэг урдураа хөтлөгчтэй RX харьяараар ингээл хөдөө гадаа гараа явчихдээ шүү дээ одоо зундаа тий. Хаасайг үл явдаг шүү дээ тий. За тийм байна. Тэгээд хэдүүлээ эргээд ивент болж байгаа газар очив. Ямар ч лсэн T1 танилцууллаа. Тэгээ хамтдаа гоё тест драйв хийсэн. Танд маш их баярлалаа. Надад бол маш их таалагдж байна. Танд ч бас таалагдах байх гэж найдаж байна. За манайхаа би яг одоо T1 буюу Traveler 1 загварын дотор нь суусан байна. За мэдээч дэлхийд 80 гаруй улсад одоо борлуулалтаараа тэргүүлэгч
Cherry Group-ийн Jitour брендийн энэхүү гахалтай төмрөлийг бас та бүхэндээ танилцуулж байгаа да. Миний хувьд бас маш их баяртай байна. За мэдээч энэхүү машиныг Сайн Моторс маань албан ёсны эрхтэйгээр энэхүү өнөөдрийн үйл ажиллагаа ивентийг за энэхүү T1 гэдэг загварын нээлтийг Цонжин болдогд бас маш гайхалтай өргөн дийлгээр ивентийг маш олон энэхүү машиныг сонирхсан маш олон үйлчлүүлэгч нар за маш олон бас инфлюенсерүүд одны танилуд бас маш их хүрэлцэн ирсэн байна. За T1 загвар нь мэдээч light off-road буюу английнх нь уч нь бол одоо full off-road загварын бодвол хөнгөн бензин одоо маш бага эдгээр онцлогтой. За миний хувьд болохоор энэ машин 3 төрөл ерөнхийдөө байгаа. За мэдээч 1.5 хөдөлгүүр маань зөвхөн урдуура майждаг загвар. За 2.0 хөдөлгүүр буюу турбо. Бүгдөө мэдээж турбо хөдөлгүүртэй. За 2.0 турбо хөдөлгүүр маань болохоор 4 дуугараа майждаг. За замын маш олон төрлийн модуудтайгаа одоо илсэн дээр, цасан дээр, мөсөн дээр гэдэг ч юм уу те. За эхний мод. За энэ магадгүй спорт мод буюу рейсинг мод байх шиг байна. За дараачийн мод. За өвөл мэдээж цас орон зам альтернативтай болно. Зам өстөн. За дөрөн дээр явах мод үйж байна. За энэ болохоор бороотой, шалбагтай, шавартай зам дээр явах мод үйж байна. За дараачийн мод илсэн дээр явах мод үйж байна. За уул хад буюу одоо дөргөө ихтэй зам байх шиг байна. За энэ бол яг засмал зам. Одоо нөө хөдөө гадаа явах замын мод байх шиг байна. Түрүүнийх болохоор хотын мод байх шиг байна тийм үү. За түрүүний спорт мод дээр эргээ шилжиж ирж байна. Ингээд модуудаа өөрөө сонгоо явчихна. Машин маань өөрөө маш ухаалаг болцсон байгаа учраас өөрөө бас модоо сонгоо явна. За яг одоо нээлтний хичээн. Энэхүү машин маань урбан буюу хотын одоо хэрэглэгчдэд яг тохирсон загварыг одоо хийц дизайнтай том салонтой одоо төвчрөнд маш тав тухтай тэгтээ хөдөө замд ямар ч асуудалгүй хурд хүчтэй юм гайхалтай төмөрүүлэг байж байна. За гадна талынаас та бүхэн маань харах юм бол мэдээж одоо хоёр талын фендер за мөн одоо урдаасаа ч юм уу хажуу талаасаа хойдлоосоо харахад ийм булчинтай одоо атлетик залуучууд шиг иймэрхүү харагдах үс юм одоо ер нь жоох юм булчинтай загвартай юм шээ. Өмнөх загвараа бодвол үйл айлаг одоо тэглэг хоорондын зай жоохон богиносон байна. Хоёр талаасаас жоохон богиносон байна. Гэхдээ яг T2-ийн хажууд ингээд харьцуулаад зогсохоор илүү одоо юм пич юм одоо юм жоох арай жоохон бедрон харагддагаараа онцлогтой юм шиг байж байна. За би бол өмнө бол T2-ыг бол бас унж үзсэн. За мэдээж T1 одоо 25 оны цоошин загвар гэхэд бол маш гоё байна. Тэгээд дээрэс нь 1.5 хөдөлгүүртэй PHEV гэд буюу одоо нэг бензин цахилгаан хөдөлгүүртэй цахилгаанаар хөтөл явдаг. За цахилгаанаар бол нийт 150 км явах одоо рейнж нь 150 хүртэл явна. Мөн бас явж байхдаа өөрийгөө мэдээж давхар сэнэглэх бах. Гаднаас бас одоо 220 ч юм уу эсвэл 380 ч юм уу бас сэнэглэх залгууртай баха. За тийм байна. Тэгээд Jitour T1 гэдэг энэ гайхалтай машиныг та бүхэндээ бас влогоор танилцуулж байгаа да. Миний хувьд маш талархалтай байна. Маш гоё машин байна. За манайха Сайн Моторс-ийн T1 буюу Traveler 1 загварын тест драйв болон за мөн бас T1 загварын албан ёсны нээлттээр хүрэлцэн ирлээ. За тэгээд өнөөдрийн ивент бол Цонжин болдог төр болсон. За миний би энд ирж бас та бүхэнтэйгээ влогороо уулзлаа. За маш сонирхолтой зүйлүүд маш их олон болж байна. Дээрэс нь за T2 болон T1 за мөн бас Jitour-ийн X1 гэсэн энэ 3 төрлийн машинууд дээр ерөөхдөө тест драйврууд хийгдлээ. За миний хувьд болохоор 2025 оны цоошин загвар болох T1 загвар дээр бас тест драйв хийж бас үзлээ. Миний хувьд бол маш их таалагдлаа. Энд бол бас маш олон зочид ирсэн байна. Энэ бол бүх хүмүүсүүд маань ерөөхдөө энэ олон машинуудаас тест драйв хийж үзлээ. Тэгээд та бүхэндээ 2025 оны цоошин загвар болох T1 загварыг бас та бүхэндээ энэхүү влогороо танилцууллаа. Влогтой хамтдаа байсан та бүхэнд баярлалаа манайхаа. Баяр таа.